одоо өвлийн үйлрэлд бол бас нэлээд хүүтэн далайн чиглэг уур амьсгаатай. Тийм болохоор шанхайчууд одоо нарны одоо элчийг ингэж цонхоороо шингээж аавна. Одоо нар туссан байшин байна гэдэг нь шанхайчуудын хувьд хамгийн одоо чухал зүйл байдаг. Тийм учраас одоо өндөр байшингууд ингээд өглөө нар мандахад маш урт сүүдэр гардаг. Тэгээд тэр урт сүүдрээс нь болж одоо өндөр байшингийн хажууд байдаг байшингийн улсууд болохоор маш их хохирдог. Нар үзэхгүй байшин болохоор өвөл маш хүүтэн байдаг. Тийм учраас шанхайхан бас энэ талыг нь бодолцоод өндөр байшингуудыг дандаа ингэж бие биенийхээ сүүдрийг тусахгүйгээр бодож хийсэн. Тэрүүгээрээ маш онцлогтой. Ялангуяа манай Монголд одоо яадаг үлээ те. Бидний ингээ орон суусан нэг сайхан байшин аваад нэг сайхан Андриа гэж хажууд өндөр байшин бариад нар хаагаа хийчдэг. За талбайгаа бодолцоод архитектур одоо хот шийдлийг бол үнэхээр одоо шанхайчууд хэрэгжүүлж чадсан. Гадны дотны жуулчтайгаа нийлээд 20 гаруй сая хүн энд амьдарч идэг. Бидний одоо байрлаж байгаа буудал болохоор энэ ойрхон Вайтан дүүрэг дээр авсан нэг 300 гаруй одоо юаны үнэтэй. Хамгийн гол нь бүх юм руугаа алхаад орчиж болдог тийм сайхан газар одоо бид нар буудалсан байгаа. За яг одоо энэ Оринтал таврынхаа одоо дорны сув цамхгийн ойролцоо одоо зочдууд авах юм бол 1500 юанаас ахуулаад 3000 4000 юан гэдэг чинь баг доотлол нь $300-аас одоо $1000 хүртэл маш үнэтэй байрууд одоо энд байж байна. Шанхайчуудын хувьд бол хамгийн бахархдаг зүйл юу вэ гэхээр Бээжинг бодох юм бол одоо далайгаар одоо Европын маш олон улстай одоо холбогдож ирсэн болохоор хамаагүй эрт одоо хотдсон байдаг. Тэр утгаараа бол Бээжингийн хүн ардыг ерөнхийдөө хөдөөнийхэн гэж бас хэлдэг. Манай монголчууд бас бие бинийгаа одоо хэдий цөөхүүлээч гэсэн дөрүүд одоо овс одоо өөрөн гайхан гэдэг ингээд нутгархдаг. Яг тэрнтэй адилхан Шанхай хүмүүс бас нутгарх их дуртай. Ер нь бол бид нар бас нэлээд Европчсан соёлтой хүмүүс гэж одоо өөрсдийгээ бас боддог. Бас ийм байх юм. Нэг тэрбум 200 сая хүнтэй хятадын хүн амын дунд бас хоорондоо бас нутгарх дуртай. Яриа үг хэлгээр бас зэндархдаг. За ялангуяа Шанхайхан болохоор өөрсдийгөө нэлээд хямсгардуу гэж одоо бас нэрлэдэг. Гадныхан ч гэсэн бас тэрийг бас анзаарч идэг. Тэгээ хятадын одоо нийт одоо эмэгтэйчүүд Шанхай залуутай суух маш их дуртай байдаг юм байна. Одоо яагаад тэгэхээр Шанхай эрэгтэйчүүд болохоор маш хөдөлмөрч одоо өглөө ажилдаа явна, хамаг ажиллаа хийж ирээд орой наашаа гэртээ ирэхдээ бүх одоо хүнсээ цуглуулад ирдэг. Одоо хүүхдээ сайхан асраад, хүүхдийн хоолыг бэлдээд, гэр орныхаа ажлыг хийгээд, ерөөсөө Шанхай эрэгтэй хүн болохоор ерөөсөө энийг яг амьдралынх нь байнгын одоо дадал зуршил, хөвшил болгоцсон байдаг. Одоо хятадын бусад хотууд одоо ялангуяа хөдөө орон нутагт чинь одоо эмэгтэйчүүд гэр орныхаа хамаг ажлыг хийдэг. За эрэгтэйчүүд болохоор бас нэг хийгээд байх ажил байхгүй. Голцол одоо мөрөөдөө тоглоод хөзөр тоглоод одоо арх угаа суучдаг. А Шанхай эрэгтэй хүн бол ерөөсөө тийм биш. Маш их ажилсаг байдаг. За тэгээ хятадын одоо нийт эмэгтэйчүүдийн хувьд одоо хайрыг татсан хүмүүс бол Шанхай эрэгтэйчүүд байдгийн байна. Тэгээд Шанхай хүмүүсийг бас ялгах их амархан байдаг. Ерөөсөө Шанхай хүн гэдгийг ерөөсөө яриагаар нь шууд ойлгож болохоор одоо тийм онцлогтой байдаг. Та бидний яг ирсэн энэ газар болохоор Шанхай хотын хамгийн одоо сонин түүхтэй газар байна. Чухам яагаад бид энэ газрыг сонгосон бэ гэхээр одоо энэ болохоор Хуанпу гэдэг цэцэрлэг. Шанхай хотын одоо Вайтан дүүргийн одоо гол бэлэг тэмдэг болсон газар. За 1886 он гэдэг чинь одоогоос бараг 130 хэдэн жилийн өмнө анхны англичууд одоо дэлхийн том одоо гүрнүүд нийлээ энэ цэцэрлэг дүүрэлийг байгуулсан түүхтэй. За тэгээ энэ цэцэрлэг нь болохоор хятад хүний хувьд одоо гутамшигын цэцэрлэг гэж одоо нэрлэгдэж ирсэн. Одоо яагаад гэхээр хятад хүн өөрийнхөө эх орондоо байж ээж одоо өөрийнхөө газар шорон дээр одоо гიშгэх хэрэггүй одоо хятад хүн нохоо хоёр одоо орохыг хориглоно гэдэг одоо тийм одоо хуулийн заалт яг энэ газар үйлчилж ирсэн. Тийм болохоор одоо энэ газрыг одоо хятадууд бас өнгөрсөн түүхийнхаа бас гашуун одоо сургамж болгож энэ цэцэрлэгийн түүхийг бас одоо ярьдаг. And that? You're the wrong color. You beat it. There's only one thing you need to do. Pretend you're a dog, and I'll take you in.
одоо хятадын одоо оршин суугч Шанхайчууд бол маш ихээр дургуутсаж бослого хөдөлгөөн болж байгаад 1928 он гэдэг чинь 42 жилийн дараа хятад хүн энэ цэцэрлэгт орох одоо эрхтэй болсон. Тэгээ ийм сонин төвхтэй газар байх юм. За магадгүй манай монголчууд ч гэсэн бас өөрсдийнхээ газар нутгийг бас гадаадынханд бас их хэмжээгээр өгж ийн. Малчин хүнхэд өөрхөө малаа бэлчээх газаргүй болтлоо бид нар өөрсдийнхээ одоо эх орноо ингэж гадаадынханд бас өгөөд бас магадгүй одоо түүх давтагддаг гэж ярьдаг. Яг тэр одоо бас түүх манай Монголд бас давтагдах юм билүү? Бас энэ тал дээр бас үзэгчид бас нэгийг бодох байхаа. Хятадын одоо харт амхны дайны үед англич одоо Бенгалийн булангаас одоо ихэнх хэмжээний харт амх тариалаад хятад одоо оруулж ирж хятадын одоо нийт хүн ардыг хордуулж исэн түүхтэй. За тухайн үеийнхаа одоо байдлаар гэхэд хятадын нийт хүн амын 11% нь одоо харт амхийг байнга хэрэглэдэг. Ерөөсө харт амхихгүй бол одоо амьдрч болохгүй тэрэнд автцсан байсан. Хятадууд одоо нэлээд тэмцэж одоо боксерийн бослого гэж одоо нэрлэгддэг том бослого болсон түүхтэй. Одоо боксерийн бослого гэдэг маань тухайн үеийн одоо хятадын бослого хөдөлгөөний ард дандаа одоо тулааны урлагийн мастерууд бослого хөдөлгөөнийг одоо нууцаар удирдах зохион байгуулж ирсэн учраас энэ одоо хөдөлгөөнийг боксерийн бослого буюу одоо тулаанчдын бослого гэж одоо түүхэнд нэрлэгдсэн байдаг. Энэ бослогоос одоо болоод англичуудын худалдааны онгоцыг шатаагаад маш их хэмжээний харт амхийг одоо устгасан. За үүний улмаас одоо Англи, Франц одоо холбоотны одоо хүчрэг гүрнүүд одоо хятадын одоо тэр боксерийн бослогыг бол дарж одоо ихэнх хэмжээгээр одоо цус асгаруулж одоо удмаар дайны төлбөр гэж одоо маш их хэмжээний төлбөрийг одоо хятадын одоо нуруун дээр буулгасан түүхтэй. Үүнээс одоо улбалаад одоо хятадын ард түмний хувьд одоо харт амхинд одоо донтох харт амхийг одоо хэрэглэх явдал маш их байсан. За манайд ч гэсэн одоо ардын хувьсгал ялхаас өмнө одоо 1911 оны үндэсний их хувьсгал ялхаас өмнө маш олон одоо хүмүүс бас харт амхинд орж исэн. Одоо хүрээний одоо сайхан хүүхнүүд хөрөнгөчнөттэй хүмүүсийг харт амхинд бол автуулж исэн одоо ийм гашуун түүхтэй. Одоо бид хамтдаа Шанхай хотын түүхэн хөгжил, Шанхайн одоо ард иргэдийн ахуй амьдралын хэв маяг, соёлыг үзүүлсэн Лааны тосон музейгээр аялж байна. За энэ музейгээс бид хятадын уламжлалт соёл, одоо өрнөийн буюу Европын соёлтой хэрхэн дасан зохицож, түүхэн урт хугацааны туршид одоо хөгжиж, Шанхай маягийн хэв загвар буюу Европцсан хятад соёл, амьдралын хэв маягийг үзэж болно. За Шанхайг бол үндсэндээ европчууд хөгжүүлж, одоо өрнөийн том хот болгож хятадд нэвтрэх хаалга гэж одоо үзэж ирсэн. Ер нь Шанхай одоо соёлыг бас бусад хятадын соёлтой харьцуулахад маш их ялгаа бол харагддаг. Шанхайн ард иргэдийн хувьд маш эртэж хүмүүс өглөө багцаагаар 6 цагийн үед хот сэрж олон мянган цайны газрууд өвөө таалгаа нээдэг. Шанхайчуудын өглөөний хоолн гэвэл шарсан өндөгтэй бим болон хятад маягийн борцог, цайн чансан өндөг, мөн одоо шарсан банш болон шанхайчуудын хамгийн гол хоол болох шаалан буузыг хамтран зоогддог. Шаалан бууз нь одоо хэмжээний хувьд маш жижигхэн, банштай нэлээд төстэй. Голцоолоо далайн бүтээгдэхүүн сам орхоогоор хачирлж хийсэн ийм бууз байдаг. Өглөөнийхөө цагаа голцоо ажил төрөлдөө явах замдаа нийтийн унаанд явж байхдаа иддэг. Их яаруу улсууд гэж одоо хэлж болно. Шанхай хамгийн хурдан галт тэрэг дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиор одоо бүтээгдсэн Германы технологийн соронзон төрөл галт тэрэг. За галт тэрэг маань ингээд хөдлөлөө. Одоо үнэхээр сайхан тогтчлтын хувьд үнэхээр сайхан галт тэрэг байна. Тэгээд 430 милийн бас хурд авахаараа энэ агаар дээр ингэж юм далгидаг гэсэн бас хүмүүс хэлж ирсэн. Тэгээд хэдүүлээ бас үзье. Энэ галт тэрэгний нэг онцлог гэхээр ямар ч дугуй байхгүй одоо агаар дээр явдаг. Тэгээд бас донсолж байна. Агаар дээр хажуугаар да богоосаа өнгөрлөө штэ. Ерөөс гяс гялцаал чирэлцээл алга боллоо. Зураг авч амжихгүй байна энэ хажуугийн богоо. Яаж орж ирэх юм? Одоо хурдан бүр нэлээд явцсан байх шүү. Тэр машины хажуугаар байгаа машинуудын хажуугаар зүгээр нисэж байгаа юм шиг л одоо өнгөрч штэ. Бүр
Шанхай хот нэлээд манантай байсан. Бид нар одоо энэ өндөр цамхтаар гарахгүй гэж шийдэжсэн. За одоо 5 хагас болж байна. Одоо ер нь гарахад их боломжийн болж байна. Ягаад гэхээр бид нар 5 хагасын үед гараад Шанхай хотын зургийг авна. Тэгээ дээрэс нь бас нэг жоохон нэг цаг гараа хүлээж агаад бас шөнийн Шанхай хотын зургийг авъя гэсэн бас тийм бодолтой байна. Доороос нэрээд харахад бол үнэхээр одоо үнэхээр өндөр цамхаг юм аа. Дорны сув цамхагт одоо жочид буудал, ресторан, өндөр дээрээс орчныг харах талбай, агаарын тавцан, Шанхай хотын түүхийг харуулсан музей гээд олон төрлийн үйлчлэгээний газар байдаг. За нийт өндөр нь 468 м өндөр. За энэ цамхгийг барих болсон түүхэн гэвэл Хятадын эртний Тан улсын яруу найрагч Байжуу Игийн шүлгэн дээр гардаг Пипа хөгжмийн аялгаунд солонгорон бүнжүнэх сувднуудыг өгүүлсэн уран яруу дүрслэлээс санаа авч энэ цамхгийг хийсэн гэдэг. Тэгээ энэ домгоосоо улбалаад энэ одоо цамхгийг Дорны сувд гэж нэрлэдэг. За ингээд бид нэр Дорны сувд гэд алдарсан энэ сайхан цамхтаар гараад ирлээ. Хамгийн анхны дид ерөнхийлөгч Гончиг Доржгоо энэ дээр гарын үсгээ үлдээсэн байна. Дорны гэгээ сувд Худаан дүүрэгт алган дээр мэд танилцуулсанд их баярлав. Монгол улсын их хурлын дарга Гончиг Дорж гэсэн ийм гарын үсгтэй дурслалын самбар ус байна. За тэгээ айлчилж яваад ингээ Монгол улсынхаа их хурлын дарга байсан. Одоо Гончиг Доржгоо ингээ гарын үсгийг хараад их сайхан сэтгэл дотно байна. За та бидний яг аялж байгаа энэ дүүрэг болохоор одоо Шанхай хотын Пудан дүүрэг. За тэгээ энэ дэлмээр энэ өндөр цамхаг дээр хичнээн хүн гардыг бэ гэсэн одоо багцаагаар ингээд үзэж яхад жилд дунджаар сая 500 мянгаас 2 сая гаруй хүн энэ цамхаг дээр гардаг гэсэн тийм тооцоо байдаг. Скэдэкгүй нагарын тавцан дээр гараад ирлээ. Бас үнэхээр хэцүү. Эвгүй шүү. Доошоо харахаар ингээд ерөөсөө яг би яг агаар дээр тогтож байгаа юм шиг. За бимба ямар байна? Янз юм байна. Агаар цэцтэй. Айлын дээрх нэвтрүүлэг Шанхай хотын Пудао дүүргийн далайн тэнгисийн бүтээгдэхүүн одоо борлуулдаг зах дээр ирсэн байна. Шанхайчуудын одоо хүнсний гол хэрэглээ болсон ийм зах байд юм байна. Lobster, хавч, хятад хүний одоо идэж болох бүхэл төрлийн одоо антид одоо энэ дээр үнэхээр байж байна. Хүний амьдралын хамгийн одоо чухал зүйл юу вэ гэдэг одоо захын нэг хятад хүнээс асуугаад хоол гэж ярьдаг арт юм уу. Ерөөсө хоолтой байхад бүх юм болно гэж ярьдаг. За миний түрүүний нөгөө ярьжсэн саалман гэдэг энэ загас байна. Манай монголчууд одоо яргаа загас гэж одоо хэлдэг. Ерөнхийдөө загасыг бол эдгээр зархтаа дандаа 500 г-аар нь зардаг. 500 г нь 20 юан гэдэг чинь нэг 8000 орчим төгрөгийн үнэтэй. За тэгээд ер нь энэ дотор бол ерөөсөө маш олон төрлийн загас тэнгисийн бүтээгдэхүүнүүд байж байна. За сайн байна уу? Би ингээд Шанхай хот суралцдаг төвчнснаа гэдэг оюутан байна. Шанхай хотыг бас нэг тодорхой хэмжээнд бас сайн мэднэ. Тэгээд өмнө ингээд аялын тойрог нэвтрүүлгийг би хэд удаа интернетээр бас үзэж харж байсан. Одоо ингээд Шанхай дахь тойрогт нь хамтдаа явж байгаадаа маш баяртай байна. Энийг бол манай үзэгчид сайн мэднэ дээ. Одоо lobster буюу даяан чавч. За кил нь бас ер нь нэлээд үнэтэй. 1 кг багцаагаар нэг 100-аад мянга орчим төгрөгийн үнэтэй. Ер нь хамгийн үнэтэй нь баг энэ хаа. Энэ дун ямар үнэтэй? Яндасаа игээ маяг 3 яа нэг. Оо за ширхэг нь 3 байна тий. 500 г нь бас 38 яа нэг гэж. Ер нь хятадууд ингэ хавчийг бас маш ихээр иддэг.
За тэгээд энэ хавчин дотроо эр юм гэж одоо бас 2 янз байгаа. За энэ одоо эр хавчин байх шиг байна. Энэ бас их нэлээд ондоо. За энэ болохоор ийм хавчин. Эр нь бол иймэрхүү. Ер нь харахад шууд баг ялгадана да. За энэ одоо ямар үнэтэй вэ? За 500 г 100 хаа. Нилээн жинтэй юм биш үү? Энийг залуу авч байна тий. 안에 없다. 무슨 거? 人家韩国的，你说日本话的。 Энэ сэтгэх жоохон мах гарна шүү дээ. Дэлхийн тойрог нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчтэй зориулаад нэг эцхээ ай тоглож өгье. Хятад явж байгаа юм чинь нэг хятад аялгаа тоглож өгье надаа. Яг одоо энэ төвийн дүүргээр одоо төвлөрөөр одоо босод үндэсний өвчин зарж байгаа дэлгүүрүүд одоо маш олон байна. Ерөөсөө одоо баг миний мэдхгүй ороо сонсоогүй одоо брэндүүд их чинь одоо 20-30 хэдэн төрлийн маш олон төрлийн брэндүүд байж байна. Тэгээд энэ төвлөрөөрийг ерөнхийдөө хамгийн сайн одоо боломжийн үнэтэй гэж одоо бас өөрсдөө хэлж ирсэн. Ер нь ийшээ бол бас хямдхан төвлөрөөр байна уу. Тэгээд энэ болохоор бас нэлээд үнэтэй дүү бас орохоор энэ маш олон төрлийн дээнүүд байж байна.
Шинжаа угрын өөртөө тусгаарны. За Шинжаа нутгийн хүн Шанхайд ирээд за багцаагаар нэг 5 жил гаруй өөрийнхөө үндэснийхээ хоолыг хийгээд ингээд амьдарч байгаа. Ерөнхийдөө Монгол хоолтой их төстэй. Хоол онцлог нь гэхээр өөрсдийнхөө маш сайн цавуулагтай ингээд гурилаар одоо татмал гурил хийж байна. Ингээд багчж байгаа юм. Бас хоёр янзын хоол хийж байна. Ланжоо шүл гэж хийж байна. За ланжоо шүлийг бас шүлгүүгээр бас дан хийдэг. Бас онцлогтой. За нөгөө хоол нь болохоор ингэж заазуураар энэ гурилыг одоо ямар нэгэн одоо гамбан сэргэлэхгүйгээр ингэ цэвэр хутгаар ингэ зүсч одоо хийдэг. Исламын шашин шүтдэг болохоор гахаа мах хэрэглэхгүй. Одоо өхрөө мах эздэг болохоор бидний бас монголчуудын маань хоолтой бас нэлээд төстэй. За ерөнхийдөө хоол нь их амархан болох юм аа. Ерөөсөө ганцхан минутын дотор л ер нь хоол болж байна. Маш олон цаг шанжиж одоо энэ шүл нь гардаг. За энэ шүлийг нь тусад нь одоо хийгээд за энэ одоо шүл шиг одоо харагдаж байна. Энэ чэнээс бол зөвхөн гурилаа авч ийн. Нилээн ба тостой шүл харагдаж байна. Тэгээ нэг олон амтлагч бол ерөнхийдөө нэг байхгүй. Амтлагч нь болохоор тусдаа одоо идэх боломжтой. Тусад нь одоо амтлагчийг иддэг. Гэтэ нэг хактер хоошихгүй. Ерөнхийдөө идчихэд байж их нэг цагийн дараа буцаад шингэцдэг. Дахиад одоо хоол идмээр санагддаг. Гэтэ эдний хоолыг бас идүүлээ ингээд санарх юм. Хоолных намт бол ерөөсөө их сайхан. Махан ер нь манай монгол шиг арай тийм дудсан биш. Их нимхэн байна. Гурил нь стогоо амттай байна. Гурилных намт үнэхээр маягтай. За бидний хувьд бол нэг актер халуунагаа иддэг. Зүгээр яс болгож нэг жоохон халуунагаа хийгээд нэг идэж үзье. За тэгээ энэ цуунаасаа бас жоохон нэмээд идчих болно. Шинжаан үндэсний ланжоо одоо лагман гэдэг одоо гурилтай энэ хоолыг идэхэд ерөнхийдөө сайхан цаадчихна. Шанхайд одоо ингээд 5 дахь жилдээ сурч байгаа. Ер нь санхүү талаараа улстай нийт ордог гэж ийм сургуулийг сонгоцсон. Сургуулаа төгсөөд тэгээд эх орондоо очиод их юм хийх байдгүй дээ. Ямар ч байсан ингээд амжилт хүсье. Ланжоо гомд ерөөсөө ирж байгаа улсууд нэхээр хятадууд нэг актер өөрчлөлдөг юм байна. Ер нь ихэвчлэн дандаа нутгийн энэ Шинжаан хүмүүс ер нь ирж одоо өөрчлөлдөг. Тэгээ энэ хүн бас энэ хоол идэхээр ороод ирсэн. Тэгээ гадаг төрх ингээд царайг нь харсан. Ер нь нэлээд тийм хятадуудаас ер нь царай зүүлсэн бол тийс ондоо царайтай. За ийм хүн байна. Өнгөрсөн одоо жил бас нэг хятад нэг актерын болсон шүү дээ. Шинжаа уугрууд их бослог гаргаад тусгаар тогтнох гэдэг ингээд үдсэн. Тэгээ маш одоо хэцүү олон одоо зэвсэг талдгууд гарч ирсэн. Тэгээ хятадуудын хувьд одоо Шинжаан уугруудаас хамгийн их болгоомжилж байна. Тийшээ бас маш олон цэрэг цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалттай байж идэг. А Шанхайхны хувьд бол эдгээр актер хорж цагдаад ингээ хянадаас юм байхгүй. Ер нь бол энэ чинь яг энэ Шинжаан уугурчууд сайхан 50 дүлгөөхөн амьдэрчээ. Төөний оройдоо бид хэд бас энэ Шанхайд эдийн засгийн чиглэлээр сурж байгаа бас хэдэн оюутан дүүнэртэйгээ уулзаад ингээд нэг оройн хоол ингээ хамтдаа идээд ингээ сууж байна. Тэгээ энэ хоолны газрыг бид нар бас яагаад сонгосон учиртай юм бэ гэхээр энэ болохоор яг орчин үеийн Шанхай одоо халуун тогооны хоолны газар нэлээд бол үйлчлэгээ сайтай алчуур өгөх юм. Нүдний шилээ ингээд тос болгочод энэ юугаар арчаараа гэдэг. Тэгээ гар утас бүхнүүдээ ингээд далд хийгээд. Тэгээ бид нарт бас нэг хувцаад муухай болгоч ингээд ийм хормогч ингээд өгч юм. Бүгдээр ингээд хормогчтой хоолоо идэх гээд ингээд сууж байна. Тэгээ энэ хоолны газрын нэр болохоор Күмпү гэдэг нэртэй. Хятадын Күмпүгийн үзүүлбэрээр тэр хоолыг хийж өгдөг. Тэр нь нэлээд сонирхолтой байж магадгүй гэж одоо бид нар бас ийш орж ирсэн. За сая Күмпү гомь маань маш богино хугацаанд ингээ хийлээ. Тэг хамгийн гол нь энэ гомингийнх нь одоо гуриландаа бас байдаг юм шиг байна. Их цавуулагтай гурилтай. Тэгээд энэ гомингийнхаа одоо амтанд нь одоо ямар
юм хийж ирэхээр өөрсдөө бас ингээд тусгай жортой гэдээ бас хэлж ийсэн. Саяны энэ компьютер үзүүлбэр болохоор яг энэ Шанхай хотын одоо телевизийн одоо шоугаар гардаг хамгийн алдартай хоолнуудын нэг. Энэ дэлмээр бас хятад хүмүүсийн бас хоолны соёлын талаар бас ойлголт өгье. Одоо Бээжин буюу одоо хойд нутгийн хятадууд ихэвчлэн шаруу хоол идэж байна. За Ханчжоу, Сүүжоу зүгийн одоо хятадууд болохоор ерөнхийдөө чихэрлэг төрлийн амт ихтэй хоол идэж байгаа. Сичуан нутгийн хүмүүс бол ихэвчлэн халуун ногоотой хоолыг бол маш ихээр хооллоод хөрхөө ирэлдэг. За мөн одоо зүүн талын одоо хятадын зүүн нутгийн гэхээр эсгэлэн амттай ингээд үндсэндээ бол хятад хоолны амтууд үндсэндээ 4 төрлийн амттай байгаа мэт боловч яг хоолных нь нэр төрлийн ингээ ярих юм бол хэдэн мянган төрлийн хоол. Тэгэхээр хятад хүний хувьд бол хоол одоо амьдралынх нь хамгийн чухал одоо гол байр суурийг эзэлдэг. Одоо дээрхэн үед гэдэг хятадууд хоорондоо ингээд уулзахаараа хоолоо эзлэнэ гэж мэдлдэг байсан. За одоо ч гэсэн бас хятадууд гэсэн хоорондоо зарим хятадууд хоорондоо мэдлэхээр чи хоолоо эзлэнэ гэж мэдлдэг. Дандаа хятадууд хоолыг ингэж өндөрт тавьж ийсэн. Тэгэхээр одоо хүний амьдралын одоо ажил хөдөлмөр бүх зүйлийг ерөөсөө дандаа хоолоор ярьдаг. За жишээлбэл одоо багш хүнийг болохоор шохооны тоос идэж хоолоо иддэг гэж одоо бас хэлдэг. Мөн яруу найраг шүлэгч хүмүүсийг болохоор уншигчд маань одоо намайг тэжээдэг. Намайг уншигчд маань хооллдог гэж бас ярьдаг. Төрийн албанд зүтгэж байгаа хүнийг төмөр аягтай хүн гэж хэлдэг гинэ. Яагаад тэгэхээр төмөр аягч нь одоо газар унсан ч цогсон ч хагардаггүй. Тийм болохоор төрийн хамгаалтанд орсон төмөр аяганд хоол идэж байгаа хүн гэж одоо хэлдэг. Дандаа ерөөсө бүхэл зүйлийг хоолоор ингэ төсөөлүүлж ярьдаг. Одоо тийм ард түмэн байна. Соёлын хувьслын үед одоо Мао даргын одоо хийсэн өөрчлөлтөөр бүх хятадуудыг нэг галт тогоонд бас оруулж бас энэ хятад ёс заншил бас нэлээд хасалдсан түүхтэй байдаг. Гэхдээ энэ маань бас нэг 10 гаруй жил одоо үргэлжлээд уцаад одоо энэ хятад галт тогоос иргэсэн байдаг. Монгол айл одоо гэртээ юу байх ёстой гэхэд одоо морин хуураад ээжлээд байдагдагтай адилхан хятад хүний хувьд одоо айлд байх 5 зүйл гэж одоо бас ярьдаг. Одоо маш сайн цуу байх хэрэгтэй, будаа байх хэрэгтэй гэдэг. Маш сайн дээд зэргийн тос байх ёстой гэдэг ч юм уу. Ерөөсөө хамгийн гол зүйлүүд ерөөсөө дан хоолоор ярьдаг. Тэгээд хятад хүмүүсийн хувьд бас одоо ялангуяа шанхайчууд бол гэртээ ер нь хоол хийж идэх нь ерөнхийдөө маш ховор. Ер нь орой ажлын цаг тараад ингээд ажил тахад бүх хоолны газруудын гадаа ингээд авчирлаад ордог. Хятадаар ингээд яваад Бээжинд аялаад Шанхай, Ханчжоу, Луян гэдэг маш олон газараар аялж яхад Шанхай хоол ерөөсөө бусад хятад хоолноос маш ондоо. Ерөөсөө хятад хоол гэдэг шин чанараа бараг алдсан тийм олон улсын шин чанартай болсон хоол гэж одоо хэлж болохоор